Техник технологийн салбарын үн цэнтэй мэргэжилтэн бэлтгэх зорилготой шатлсан сургалтын тогтолцооны жишгийг тодорхойлогч Техник технологийн Политехник коллеж 40 жилийн түүхийг ардаа үтлээ. Техник технологийн дээд сургууль хоёр коллежтэй техник технологийн Политехник коллеж, техник технологийн Монгол хойсон технологийн коллеж гэсэн юм хоёр коллежтэй. За өнөөдөр 3000-аас суралцагч суралцж байна. За бид нар жил болгон хөдөлмөрийн зах зээл дээр техник технологийн Политехник коллеж мэргэжилтэй боловсон хүчин буюу ирээдүйн бүтээн байгуулалтын салбарт ажиллах манлайлах залуучуудыг бол жил болгон 800-аас 1000 хүн бол төгсгдөг, 1000 төгсөгч. За энэ өвлийн улиралд бид нар өвөл хавар гэсэн төгсөлтүүд хийдэг. Энэ өвлийн улиралд өнөөдөр мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын салбарыг амжилттай төгсөж байгаа 510 мэргэжилтэй ажилтныг бэлтгэн гаргаж байна. Тус сургууль анх Бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1984 оны 49-р тогтоолоор барилга техникийн мэргэжлийн 5-р дунд сургууль нэртэйгээр байгуулагдаж, улмаар 1999 онд Техник технологийн коллеж, 2012 онд Техник технологийн дээд сургуулийн харьяа мэргэжилтэн бэлтгэх сургууль, 2017 онд Техник технологийн дээд сургуулийн харьяанд Техник технологийн Политехник коллеж болон өргөжсөн. За манай сургууль бол энэ эрдмийн баяр буюу төгсөлтийн баярыг бол нэлээд өргөн хэмжээнд хийдэг. Бид нар зөвхөн боловсролын бичиг баримтыг олохоос гадна энэ хүүхдүүд маань ажлын байранд баталгаатай ажлын байранд хангагдах юм ёстой. Тийм учраас бид нар хамтран ажилдаг 300-аад байгууллагаас 100 гаруй байгууллагуудыг бас нэлээд бодиттой хамтын ажиллагаа хэрэгжүүлдэг. Эдгээр ажил олгогч байгууллагуудтайгаа бид нар ажил олгогчдын өдөрлөгийг хамтдаган зохион байгуулдаг. Нэг талдаа төгсөөд боловсролын бичиг баримтаа авахд нөгөө талдаа бол ажлын урилгууд буюу ажлын байранд ажлын саналуудыг хүлээж авах ийм үйл ажиллагаануудыг хамтдаган зохион байгуулж ирсэн боломжтой. Тэгээ энэ жил бас энэ онцлог болж байна. Тэгээ бидний хувьд бол энэ жилийн төгсөлт маань 40 жилийн ойд зориулан 40 жилийн босгон дээр төгсөж байгаагаараа бас их онцлогтой. Тэгээ ер нь Монгол улс төдийгүй ер нь улс их орн бол юун дээр хөгжил оршдог юм бэ гэхээр бүтээн байгуулагчтай улс л хөгждөг. Тэгтэл өнөөдөр бүтээн байгуулах энэ залуучууд маань олноор суралцаасаа, олноор төгсөөсөө, олноор энэ Монгол улсынхаа ирээдүйн энэ хөгжил бүтээн байгуулалтанд оролцоосоо гэдэг чин сэтгэлээс боловсролын байгууллага ханддаг. Тийм учраас бид нар илүү их мэдлэгтэй, ур чадвартай, ажлын туршлагатай, хөдөлмөрийн зах зээл дээр үн цэнтэй нэгэн байх юм төгсөгчийг бэлтгэн гаргахын төлөө зорин ажилдаг хамт олон байна. Тус сургууль 2023-аас 2024 оны хичээлийн жилд 2248 суралцагчтай, 112 багш ажилтнтай мэргэжлийн болон техникийн боловсролын шатлсан сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна. За юун төрийн сургуулийн 40 жилийн дээр шилдэг оюутан төгсөж басан маш баяртай байна. Энэ сургуульд бол тоогооч мэргэжлийг 2.5 жил өөрийн чадхлаараа багш нарын зааж өгсөн юмнуудыг маш сайн сурч мэдсэн гэж бодож байна. Тэгээд бүх багш нартай профессор ажиллагчдаа баярлалаа гэж хэлмээр байна. Уртын дадлага гэж хийдэг байсан 2 сарын хугацаанд тэр дадлагаараа гарсан сургуулиас томилж өгсөн газар дээр ажиллахаар болсон байгаа. Нийт төгсөгчдөө бүгдээрэнд халуун баяр хүргэе. Тэгээд цаашдаа ажлын өдрөөс өндөр амжилт хүсье. Манайх Баатар Дулаан хаан орон сууцны конторын чиглэлээр 2015 оноос үйл ажиллагаа явуулж байгаа ийм компани нийслэлийн хэмжээнд 4 дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байгаа. 4 дүүргийн орон сууц хотгонууд оршин суугчдыг ингээд нийт 6000 гаруй оршин суугч 5900 аж ахуй нэгжүүдэд үйл ажиллагаагаа явуулдаг. Сан техник болон засвар үйлчилгээний талаар үйл ажиллагаа явуулдаг ийм компани байна. Одоогийн байдлаар манайх техник технологийн их сургуулиас сан техникчин мэргэжлэр 2, цахилгаанч нар 2, тэгээд гагнуурч нар 2 гэсэн хүүхдүүдийг авах төлөвлөгөөтэй ирсэн байгаа. Техник технологийн их сургуулийг төгссөн хүүхдүүд ерөнхийдөө бол мэргэжлийн боловсон хүчин яг бүрдүүлж чаддаг сургууль гэж боддог учраас техник технологийн их сургуультай манай компани хамтарч ажилладаг. Манайх орон сууц конторын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учраас хамгийн чухал ажлыг гүйцэтгэдэг учраас хамгийн чадварлаг боловсон хүчин ерөнхийдөө сонгож авдаг. Боловсон хүчин бүрдүүлдэг сургуулиудтай хамтарч ажилладаг гэсэн. Хөдөлмөрийн зах зээлд нийт 19900 гаруй мэргэжилтэн бэлтгэж, төгсөгчдийн ажил эрхлэлт 84% байгааг онцлон тэмдэглэж байна.